Авилгын эсрэг үйл ажиллагаанд төрийн бас байгууллагын нэгдэж ил тод байдлыг дэмжих түншлэл төслийг хэрэгжүүлэн ажиллажээ. Тэд өнөөдөр тус төслөө төрийн бас байгууллага болгон өргөжүүлж нээлтийг нь хэлээ. Авилга гэдэг асуудал бол ерөөсөө тэр Монголын одоо нэг том бүрхэгдсэн ийм том асуудал гэдгийг хаасаагүй л дээр доргүй ярьж байгаа тийм ээ. Тэгэхээр бид нар авилгыг бууруулах янз бүрийн арга хэрэгслүүд байдаг одоо дэлхийд ч гэсэн. Тэгэхдээ бид нар одоо түншлэлээрээ ярилцаад биднийг авилгыг бууруулах, бидний нэг баримталж байгаа барьж авч одоо энэгээр дагнаж ажиллах нэг арга хэрэгслээ бол бид нар ил тод байдлыг л бий болгож ээж бид нар авилгыг бууруулах боломжтой байна гэсэн энэ зарчмаараа ажиллаж байгаа. Төсөлд 11 байгууллага түншлэлийн хэлбэрээр хамтран ажиллаж 18 сарын хугацаанд үйл ажиллагаагаа явуулжээ. Тус төслийг Азийн сангийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн байна. Тэгээ энэ хугацаанд авилгатай тэмцэх газраас эдгээр байгууллагуудтай ер нь тус бүрчлэн янз бүрийн чиглэлээр авилгаас урьдчилан сэргийлэх соён гэрүүлэх чиглэлээр бид нар хамтарч ажиллаж ирсэн. Тэгээ одоо өнөөдөр бид нар яг энэ байгууллагуудаа түншлэлийн хэмжээнд нь цаашд хамтран ажиллах талаар санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ нь нэлээд ач холбогдолтой үйл ажиллагаа гэж авилгатай тэмцэх газрын зүгээс үтсэн учраас бид нар энэнд нэлээд анхаарал хандуулж байгаа. Учир нь эдгээр төрийн бас байгууллагуудтай сүүлийн 2 жил орчим хугацаанд хамтран ажиллахад авилгаас урьдчилан сэргийлэх соён гэгэрүүлэх үйл ажиллагаанд төрийн бас байгууллагуудын оролцоо ямар чухал байдг юм бэ гэдгийг бид нэлээд харуулж чадсан ийм үр дүнтэй ажлуудыг бид нэр хийсэн байгаа. Авилгатай тэмцэх газраас тус төслийг дэмжин ажиллаж байгаа бөгөөд цаашид ч дэмжин ажиллаж төрийн байгууллагын бүхий салбарт ил тод байдлыг бий болгохыг чухалчилж ажиллахаа холбогдох албаныхан энэ үеэр онцоллоо.